хай. Хайцгаа бүгдээрээ хай. За сонь сайхан юу байцгаана? Надаар 50. Тэг би хумсаа бутсан. Саяхан нэг хумсаа бутсан. Гэтэ өөрөө бутсан, хөөрхөн бутсан байгаад. За энэ удаа болохоор хэдүүлээ токсик найзын тухай ярих гэж би бодсон. Тэг энийг ярих байгаа шалтгаан нь болохоор ер нь бол угс айгүй энгийн. Ер нь нэг ийм найз битгий байгаарэ гэсэн үүднээс хүмүүсийн түүхийг уншия гэж бодсон юм аа. За тэгээд энэний бүр яг яагаад хийх болсон шалтгаан нь би хоёр гадаад найзынхаа маргаанаас болоод энэ тухай бодож эхэлсэн байхгүй юу? Нэг нь болохоор Италиас ирсэн, нөгөөх нь Америкаас ирсэн ч хоёр эмэгтэй найз найзалдаг байсан. Манай яг их сургууль хэлний бэлтгэлийн ангид биш ээ. Өөр ангийн хүүхдүүд. Гэхдээ ингээд найзалдаг, нэгэн дотор байранд амьдардаг. Тэгээд амар нээлттэй хөөрхөн хүн байдаг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь нэг удаа нөгөө нэг найзтайгаа муудалцсан. Тэр хоёр ирээд бараг 8-9 сар хамт ингээд байцсан. Тэгээд яг энэ удаа яг амар serious муудалцсан гээд тэгээд түүхийн сонссон чинь ингээд намайг ингээд бүх юм дээр буруутгаад идэг. Тэгээд сүүлдээ ингээд муудалцснаа чи надад найзлахгүй болвол би одоо ингээд амиа орлоо гэдэг тиймэрхүү юм ярьсан гээд. Тэгээд би тэрний сонсчод ямар сони юм бэ ч одоо насанд хүрсэн хоёр хүн бийжиж одоо л нэг иймэрхүү сонин төрлийн нөхөрлөлийн харилцаа байд юм бах таа гэж бодод гайхчихсан байхгүй юу? Тэгээ надаа ер нь токсик найзын тухай түүх юу илээ гэд амар бодоод исэн чинь ер нь гайгүй шүү. Ер нь гайгүй. Нэг тийм амар токсик юм хүн бол гайгүй байдаггүй. Бараг би өөрөө тэр токсик юмч байж магадгүй л дээ. Гэхдээ ер нь бол гайгүй. Гайгүй зүтэй маа найзууд. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсээс за ингээд токсик найзтай байдаг байсан бол надаа ингээд түүхийг бичээд өгөөч гэд линк үсгэж агаад яг ингээд нэрээр нууцлсан байдлаар бичвэр хүлээж авдаг нэг ийм линк нээсэн баггүй юу? Pelonym гэдэг нэртэй. Тэгээ энийхээ линкийг үлдээчүүл таад бас ингээд өвдө тохиолдож байсан юмнуудаа бас бичиж болно. Би доор comment section ч юм уу аль нэг хэсэгт ингээд үлдээчихье. Тэгээ би ер нь ингээд хүмүүсийн нөхөрлөл одоо ингээд ялангуяа хортой нөхөрлөлийн тухай жоохон түүх уншмаар санагтаад тэгээд ер нь эргэн тойрныхоо хүмүүсээс ингээд надаа токсик найз байдаг болвол ийм л найз битий байгаарэ гэж боддог төрлийн токсик найзынхаа тухай бичээч гэсэн үднээс надад нэг нэлээд хөрхөн олон захиа ирсэн. Тэгээд одоо хэдүүлээ өнөөдөр энэ тухай ярих заяа. Нэрээ. За энэ дээр ингэнэ. Хай надад нэг бүр багасаа найзалсан эмэгтэй найз байдаг юм л та. Ээж нь манай ээжтэй найзууд бит хоёр нэг онд төрсөн цагаасаа найзалсан гэж хэлж болно. Их дотн найзалдаг, хамт усанд ордог, ер нь бүхнийг хамт хийдэг гэж хэлж болно. Бит хоёр бие биедээ бүх зүйлээ ярьдаг гэж би боддог байсан ч тэр надад хэлж болохгүй зүйлсийг хизээч хэлж байгаагүй гэдгийг би сайхан ойлгосон. Би л бүх зүйлсээ ярьдаг байсан юм байна лээ. Би багасаа бүжиглсэн манай найз надтай хамт бүжиглдэг байлаа. Тэмцээн уралдаанд хамт явдаг. Тэгсэн чинь намайг медаль авах бүрт миний найз гэх тэр хүн хатаархаж намайг бусдад муулдаг байсныг би мдээгүй явж байсан. Хамгийн гайхалтай нь миний цүнхний ард зүү хүртэл нуусан би сүулт нь мэдсэн. Би найз залуутай болсон, харин манай найз сингл хэвээрээ үлдсэн. Нэг тэмцээний дараа манай найз залуу надад цэцэг авчирч өгсөн юм л та. Би цүнхээ авах байсан болохоор найзтай цэцгээ бариулчаад цүнх энтрээ авчаад ирсэн чинь миний цэцэг байхгүй. Асуусан чинь яана хаан тавилаа гэсэн хариуг сонссон. IG дээрээ шинэ аккаунт нээж байгаад манай найз залуу руу намайг муулж бичдэг. Бүжгийн хөвгүүдтэй хамт юм идэж байгаа зургийг хүртэл явуулдаг. Намайг жинхэнэ утгаар нь харлуулж бичдэг гэдгийг найз залуугаасаа мэдсэн. Тэгсэн ч би найзыгаа ерөөсөө хардаж сэрдэггүй. Угаасаа л тэр хүнд их итгэдэг болохоор намайг ингэж бичнэ гэж боддоггүй юм байна лээ. Би найздаа бүхэл зүйлээ зориулдаг. Гэрийнхэнтэйгээ муудахад нь хүртэл өмөрж гэртээ авчирч хамт хондог. Аавынхаа гадаадаас авчирсан цүнхийг гоё юмаа гэд хэлэхээр нь хүртэл бэлгэлж байсан ч найз маань намайг хизээч найзаа гэж бодож байгаагүй ардуур минь муулж явдаг байсан. Миний толгоноос гардаггүй нэг хар бараан дурсамжийг хүртэл тэр надад үлдээсэн. 2024 оны 7 сард бид хамтдаа Сэлэнгийн Түнхэл тосгон явсан юм аа. Би найз залуутайгаа, найз маань бас найз залуутайгаа бид дөрвөлээ явсан. Очсон амралтын газар маань хажуудаа нэлээд гүнзгий голтой тэр гол нь үргэлжлсэн байсан юм аа. Мэдээж бид хэдэн пив уусан, цагийг үнэхээр зугаатай өнгөрүүлж байсан. Манай найз залуу нь мэрэгжлийн зураг дарддаг хүн байсан. Бид хэдийн зургийг дарж өгсөн. Голын эрэг дээр инээлтэд дуугаа сууж байсан чинь би ус руу унчихсан.
Намайг түлхсэн хүн үү? Мэдээж манай найз. Тэгснээ эвгүй гიშгтээ санаандгүй түлхчихлээ гэсэн. Намайг найз залуу маань голоос гаргасан. Би тэр үедээ нэг хийх юм бодоогүй өгөнд нь итгэчихсэн. Орой болоо гэртээ ороод унтах гэж байсан чинь найз залуу маань орж ирдэггүй. Хос хосороо 2 гэрт тусдаа гэрт буусан байсан юм аа. Би ч унтаад өгсөн. Өглөөс ирсэн чинь найз залуу маань явчихсан байсан. Залгсан чинь намайг блок хийчихсэн байсан. Юу болсон яасан гисэн гэн би мэдээгүй. Тэгээд би найзынхаа машинтай хот орсон. Тэр хугацаанд манай найз яасан болоо? Чамд угаасаа хайргүй юм биш үү? Тэгээд хайсан дээр байх гих мэтчлэн үгсийг надад хэлсээр л явсан. Хотод очиод би найз залуутайгаа уулзсан чинь миний найз миний хайртай хүнд намайг муулж болохын дээр намайг муулсан байсан. Бүр хийгээгүй зүйлсийг хийсэн болгож жирэмсэн болж байсан, ахуулж байсан, өргөмөл хүүхэд гэж ярьсан байсан. Би шууд найзындаа очисон чинь хаалгыг найз залуу нь нээсэн. Найзаагаа асуусан чинь гараад явчихсан гэсэн. Өрөөнд нь ороод би эртлэн хүлээсэн. Найз залуунч ажилтаа гэд гараад явчихсан. Тэгсэн чинь хамт авахгүйсэн зураг болгон дээр миний нүур байхгүй хайжлаад авчихсан байсан. Тэгээд л би явчихсан ахиж уулзахгүй гэж шийдсэн. Харин энэ бүхний шалтгаан нь зүгээр л надад атаархдаг байсан л байсан. Хизээч намайг дэмжиж үзээгүй би л найзаа гэж бодоод явдаг байсан юм байна лээ. Харин сүүлд сонсох нэ манай тэр найз заллангийн хэрэгээр шүүх хуралд орж байгаа гэсэн. Хохин мөг гөлөг гэсэн нэг түүх байна. Айгуу. За энэ ч сайн уу, би надад байсан эвгүй гаж найзаагаа бичгээр шийдлээ. Бид хоёр 10 жилийн нэг ангид сурдаг, хамт суудаг байсан юм аа. Намайг яг тэжээвэр амтын шигээ байлгадаг байсан. Тэр үедээ мэддэггүй юм байна лээ. Миний шийдвэр болгоныг тэр найз маань гаргадаг байсан. За А гэж нэрлэе. А бит хоёр хамт факультетээр орж нүүрний будаг авахар болоод орсон чинь нэг нүдний саа байсан. Надад их таалагдаад авах гэсэн чинь наадах чинь сони юм байна. Энэ биеийн саа амар гоё юм байна штэ. Чи энийг аваад үзье гэж хэлээд би тэр үед биеийн саа авсан юм аа. Тэгсэн удалгүй ангид миний авах гэж байсан нүдний саагаар нүдээ будаад сууж байсан. Ер нь л дэлгүүр хэсэх бүрт надад өөрийнхөө сонгосон хувцсыг авахыг зөвлөдөг, бүр шахдаг байсан. Хоёрдугаарт ангийн аялал зугаалах бүрт хоногоор явдаг. Тэгсэн чинь өргөлж надтай хамт унтна гэдэг байсан. Бүр хамт ч унтдаг. Хажуунаас юр холдохгүй ангийнхаа өөр хүүхдүүдтэй юм ярихаар уурлаад суучдаг байсан. Манай ангид надтай өөр хүүхдтэй нийлдэггүй байсан юм. Гуравт нь намайг найз залуутай болох бүрт наадах чинь чамд хайргүй байхаа гэж хэлдэг. Нэг удаа бүр унтсан уу? Унтвал надаа хэллээрэй гэж хэлж байсан. Яа, хамт зураг авахгүйлаад стори хийхээр нүднээс нь чамд хайргүй нь харагдаж байна гэж хэлнэ. Стори хийхээр нүднээс нь чамд хайргүй нь харагдаж байна гэж хэлнэ. Салчгаа хоёулаа л байл та. Би чамд байгаа штэ гэж хэлдэг. Вау. За дөрөвт нь ангийнхнаараа хоолнд орсон юм аа. Би хоолоо захиалчаад 0 ороод ирсэн чинь миний захиалсан хоолыг цуцлаад өөрөө надаа дур мэдээд хоол захиалчихсан байсан. Тавт нь бас л ангиараа боолын тоглох талаар яриад сууж байсан чинь шууд л бит хоёр явахгүй, бит хоёр тим тоглолтоггүй гэж хэлсэн. Гэхдээ би зөрөөд явсан. Тэгсэн чинь орой над руу баахан юм битсэн байсан. Би завгүй байсан болохоор хараагүй. Тэгсэн чинь шууд л залгаж орж ирснэ. Яагаад чадаа харахгүй байгаа юм? Би чамайг явна гэж бодоогүй. Би чамд гомцсон гэж хэлсэн. Биш тэр үедээ худлаа өнө харагдаад л өнгөрсөн. Учир нь сарын дараа гихтэл төгсчих байсан юм аа. 12 дугаар ангид ороод л би Аатай хамт сууж эхэлсэн. Тэгээд л найзалсан юм. Өмнө нь хамт суудаг байсан охин өөр сургууль руу шилжээд явчихсан. 12-оо төгсөөд тэр хүнтэй таарсан чинь би Аатай найзалдаг байхдаа яг л тэжээвэр амтэн шиг нь байсан. Би одоо ч энэ тэнд явж байгаа таарахыг гэж айдаг гэж надад хэлсэн. Үнэн би ч гэсэн айж байна. Аятайхан найзалж чаддаггүй хүмүүс бидний бодсноос их байдаг юм байна лээ гинэ. Аюултай юм тий. За дараагийнх нь. Энэ болохоор нэг юм жоохон ширүүн түүх байлээ. Ийм найз бити байгаарэ гих биш. Надад нэг ийм найз байдаг гэж бичих гэж байна. 10 жилийн ангийн охин маань олонний танил рэпер гэх юм уу да. Жүжигчин их нэртэй гартай нэлээд удаан явуулсан юм уу? Цүнх идэр ахуулдаг, их нэртэй нь барьцдаг. Цүнх ахуулчаад надаа ийм цүнх авч өгөхгүй гэж гайхуулж ярьдаг. Хамт тэрэлж явдаг нэг охин би. Хин хинтэй явуулдах надаа хамаагүй ч ихнэр нь нялах биетэй байхад дагуулад тэрэлж явж байсан.
Эхнэртэй нь барьцаж ууралдаг гэхээр арай л заваа санагддаг. Хамгийн амар нь хинч тэр охинд энэ бол буруу зүйл шүү болоо гэж хэлээгүй. Тэр хүнийхээ мөнгөөр ч хоолнд орж байсан түүх тэдний фракс донд байдгаа. Зүгээр л заваан балиар юмнууд. Яана би юм уншиж болж байна уу? Жүжигчийн эхнэртэй рэпер залуу байсан. Тэгээд тэгсэн чинь тэр залуутай нь рэпер залуутай нь ангийнхан охин явдаг болж таараад тэгснээ эхнэртэй чи ийм түнх аваад өгсөн билээ шүү дээ. Надад яхаараа ийм түнх авч өгдөггүй ингээд ууралж мууралдаг байсан юм шиг байна. Нэг тиймэрхүү тухай биччихэж. Жохо хосолтой юм. Ингэнэ надтай адилхан Солонгост ирж исэн юм байна. Анх Солонгост ирэхдээ онгоцны буудлын дээр хамт нэг ээлжээр ирж байгаа. Өөрөөсөө нэг дүү охинтой танилцаад нилээ яриа хөрөө нийлээд байсан болохоор дотор байрныхаа нэг өрөөнд roommate болж орцсгоё гэж яриад орсон юм л та. Хоёр дахь өдрөөсөө л эхлээд ёо гөлөг гэдэг бодлууд толгойд орж ирсэн. Яасан болоо. Учир нь тэр найз маань өөрөөсөө 6 ах найз залуутай. Тэр найз залууг нь эргэн тэгээд дуудаад явчихъя. Тэ бол мөнгөтэй тарган ах. Яагаад мөнгөтэй вэ гэвэл клубд ажилдаг олонний танил дуучдыг их сайн мэднэ. Ганг биеийн баянаагаас ахгуулаад нилээн ууж иддэг клубсэн ах хүү би. Манай найзтай өдөр болгон шахуу хэрэлдэнэ. Би тэгээд хүн хажууд нь найз залуутайгаа хэрэлдээд байхад нь найз залуутайгаа хажууд нь хөөрхөн ярьж чадахгүй санаа зовоод ярихгүй. Тэгээ яг 2 дахь өдөр өглөөс ирсэн чинь манай найз байдаггүй. Нилээн удаан хүлээж хөвтлээ байхгүй. Тэгсэн 2 цаг гарны дараа уйлцан орж ирээд яагаад уйлсан бэ гэвэл гэрийнхэн нь тийм ах хүнтэй үрхэж байгааг нь мэдээд алан тал нь эргээд загинсан юм байна лээ. Тэгээд эргэнтээ рүү манай найз залгаад салъя. Гэрийнхэн намайг яг аллаа гэсэн чинь нөгөөх нь аргадаал байх шиг байсан. Тэгсэн оройн согтуу залгаснаа чи надаас салвал би амиа хорлоно гэж баахан төвчгнөөд найз маань уйлаад тэгснээ нөгөө мангар харна би гэрийн чин гадаа байна. Гэрлүү чин орлоо. Аав ээж чинь бүх үннийг хэлнэ. Охин чинь надтай унтцсан идэргээд бүгдийг нь хэлнэ гэж сүрдүүлэх хаятаад. Тэгээ манай найз салж чадаагүй. Тэрнээс хойш ёстой л там. Манай найз залуу надад хоол авч идэрээгээд мөнгө явуулаад тэгсэн чинь тэрийг нь найз сонсчоод тэрүү залгаад хүний найз залуу хоол идэрээгээд мөнгө өгч байхад чи надаас 300 мянга авчаад өгөхгүй юмаа гэд бас л хэрүүл нохоогийнхаа дээрээ тулаад манай найз тэг хар дада гэд бүр хараагаад би бүр айгаад өө. Тэгээд л буцаад нийлнэ. Манай найзыг тэ дада гэд их хараана. Тэгсэн ч манай найз салахгүй. Хайр байгаа болохоор салдаггүй гэж бодож гин үү? Үгүй. Мөнгө байгаа болохоор л салдаггүй. Салаачаа ингэж сэтгэл зүгээрээ хохирч байхаар салсан дээр юм биш үү гэхээр за найзаа тэ мөнгөтэй гэж салахгүй. Мөнгөний жаахан үрж байгаад сална гэдэг. Ашгүй дотор байрнаасаа гараад one room төрөсөлж амьдрахаар болоод би тэгээд нэг орой найз залуутаагаа муудаад нөгөө найзтайгаа ганц халбах пи ууж суусан чинь манай найз юун сүртэй бэ? Хэрэлдчихэл байдэн штэ. Наадах чинь гомдох юм биш. Чийл сүржигнээд байна гэсэн. Надад бол таалагдаагүй. Тэгээд би ажиглаж эхэлсэн. Найз маань надад буруугаар нөлөөлж байгааг нэгнийгээ харааж болдог гэдгийг заагаад ч байгаа юм шиг. Хажууд нь найз залуутаагаа уцаар ярихаар наад дид чинь яасан удаа ярьд юм бэ? Таслаач дээ гэж хэлнэ. Хосуудын токсик байдал найзад нь хүртэл нөлөөлж болдог юм байна лээ. Тэн тэгээд Монгол Стрип клубын бүжигчин охиныг зодоод түр хориход хоригдоод манай найз Монгол яваад хорхойн гадаа уйлж унжаад суугаад байхаар нь хайртай юм байна да гэж бодсон чинь надтай уцаар ярихдаа тэг одоо гаргаад авчихмаар байна. Надаа 2 саяыг өгнө гэж байсан. Хоригдсон болохоор мөнгө авч чадахгүй байна. Авчаад хоолнд оръё. What? Галзуу юм шүү нэрч. Тэгээд ахиж нийлэхгүй юм байна гэдгээ бүр ихээр мэдэрсэн. Хажууд нь байхаар найз залуутайгаа харьцаж байгааг нь харахаар хайр ямар үн цэнэгүй юм бэ гэдэг бодолж бодогддог. Хүний амнаас ашиг хонжооны төлөө хайртай шүү гэдэг үг гардгал юм байна лээ. Чамд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа хүнээс холдож сурах хэрэгтэй. Манай аав хэлдэг юм. Тухгүй байгаа газраасаа явж сур, таалагдахгүй байгаа хүмүүсээсээ холдож сур гэж.
эвгүй санагдаж байвал заагаа барьж байгаарэ гинэ. Тэгээ мөнгөтэй гээгүй мүү, мөнгөтэй хичээд, мөнгөтэй таргаах гэчээд яхаараа хүүхдээс 300 мянган төгрөг аваад идэг юм бтэ. Тэгээд 2 сая төгрөг өгье гэснийхэн төлөө Солонгосоос Монгол руу очиж төр хорихыг нь гадаа хүлээж л идэг. Бүтэхгүй яагаад нэг ийм бүтэхгүй юмнууд хоорондоо нэг олцдог байна нөгөө нэг тэрэгний таарсан дугуйнууд гэдэг шиг. Гэхдээ ер нь бас нөгөө талаараа хоёр бүтэхгүй юм хоорондоо нийлжиж сайн хүмүүс нь аврагдсан шүү дээ, тийм биз дээ. За энэ нь болохоор айгүй богинохон түүх байна. Бага ангиасаа хойш өстой 100 орох зайгүй байсан найз миний амар сайн байсан крашт маань сайн болоод надад хэлэхдээ би ууган зүрхээ барих гэж хичээсэн шүү л гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр үерхсэн байсан. Хамгийн амар нь уучлаарай ч гэж огт хэлээгүй. Тэгээд хамгийн сайн найз маань байсан байж ядаж гимшил энэ төр төрж болно доо. Ерөөсөө тийм юм байгаагүй. Кэс шиг л явдаг байсан гинэ. Балаа юм. Тэг болсон л штий. Эртхэн шиг тэгээд найзлахаа боллоо. Харин ч краш байгаа дээрээ зангийн таниад авцсан болсон юм шүү. За энд одоо нэг түүх байна. Энийг уншичаад тэгээ өнөөдрийнхөө түүхийг болъё доо гэж бодож байна. Надад залуу байхасаа найзлсан гэр бүлийн найз байдаг байсан юм аа. Манай хоёр нөхрүүд ч их сайн найзууд. Миний охин тэдний хүн хоёр нэг онд төрсэн хүүхдүүд их олон жил найзлсан. Надаас насаар дүүлтэй гэхдээ төрсөн ихч дүүшгэл байсан юм аа бид хоёр. Манай найз 2 хүүтэй, би 1 охин 1 хүүтэй. Найз маань охин хүүхэдтэй болохын мөрөөсгөл болсон. Манай охинд их хайртай. Олон жил эмнэлгээр явсны эцэст жирэмсэн болоод охинтой болсон. Тэгээд л би найзаагаа алдаж эхэлсэн юм аа. Төрхтөө хийсвэр хаалгаанд орж төрсөн. Хөдөө орон нутгаас хотод ирж төрсөн болохоор би 2 өдөр найзаагаа эмнэлэгт сахиж хонсон. Төрснийхөө дараа намайг нөхөртөөгөө хардаж эхэлсэн. Баг хүүгээ өмүүллээ гэж зодно. Нөхрийгөө оройтож ирлээ гэд хардаж хэрүүлхийн. Нөхөрлөө маань нэг өдөр утсаар заллахснаа танай эхнэр манай нөхөртөө явуулдаад байна гэж хэлсэн байгаа юм. Вау, галзуу. Манай нөхөр ч уурлаад тасалсан байсан. Яагаад хардаж эхэлсэн бэ гэж үү? Нөхөр нь ажлуудаа зохицуулахаар хотод орж ирнэ. Тэгээд манайд ирж хондог. Шалтгаан нь энэ л байсан. Нөхөр маань хөдөө уурхаад ажилдаг. Заримдаа нөхрийгөө байх үед ирнэ, байхгүй үед ч ирж хонно. Найз маань нөхөрлүүгээ байн залгаан сүүл рүүгээ улаан цагаандаа гарч над руу хүртэл ууралж эхэлсэн. Нөхрийгөө байхгүй байхад айлын нөхөртэй хонлоо гинэ. Би чинь охиноо тэврээд өндөө унтдаг хүн шүү дээ. Хүү маань 20 гарчихсан том хүү хүртэл гэрт байхад мэдсээр бэж хартна. Охиноо аваад өхнө гэдэл байн мессеж бичнэ. Тэгснээ гинтл залгаад найзаагаа санаад байна гэд уйлна. Тэгснээ гинтл хардаад унана. Төрсний дараах сэтгэл готрол гэж их удаан төвчж явсан ч сүүл рүүгээ уур минь хурж эхэлсэн. Нөхөрлөө маань танай эхнэр манай нөхөртэй хамт хонож байгаа гэд чи боддоо эдэр гэж бичнэ. Нөхөрч сүултээ уурлаж эхэлсэн. Наад балаа авгаатайгаар бити яриад бай. Гэрт хэрүүлийн бузар шингэлээ гэдэл. Манай нөхөр нэг ч удаа найзын минь нүгэнд итгэж над руу уурлаагүйд нь би баярлдаг юм аа. Тэгээд сүүл рүүгээ би төвчгээ байгаад блок хийсэн. Хаяа нэг дугаараа нууцлаад залгадаг юм. Би автаггүй. Нэгэнтээ би их гомцон жимсэн болоход нь хамт баярлаж байсан минь мэдсээр байж тэгсэнд нь одоо хүртэл гомддгоо гэнэ. Ая. За ингээд хараад исэн чинь гэр бүлтэй хүмүүсийн түүхч байна. 10 жилийн найзуудын түүхч байна. Ер нь бол их эвгүй түүхүүд их байна. Тэгэд одоо надаа дахиад нэг 4 түүх байна. Тэгээд энийгээ дараа ярих гэж бодлоо. Одоо ярихаар амар хит уурт толчих гээд байгаа юм шиг санагдаад. Тэгээд өнөөдөр ингээд харалтаа. Ус гизэг мэзгээ янзлаа. Бичлэг гэж байгаа хэвээр. Тэгээ надад сонь сайхан гэвэл энэ 7 хоногт ер нь жоохон нэлийн нойрны асуудалтай байлаа. Энэ 7 хоногч гэлтгүй ер нь сүүлийн 2-3-7 хоног ажлаас болсноо яасан мэдэхгүй байна. Тэгээд заримдаа нөгөө шөнийн ээлжинд гараад орой 5 гэж ажиллаад өглөө 5-аа буудаг. Тэгээд гэртээ ирсээр хэтэл 7 төрөлчдөг болохоор ус мусанд ороод нүр амаа цэвэрлээд унтахсаар хэтэл 7 болчдөг. Тэгээд 7 гэж унтаад өдөр бараг орой бас 3-4-5 гэж босоод ангууд нөгөө нойр сүлэгтод. Тэгээд тэрнээсээ болоод ер нь ч хичээлээ харж нэг гэж ирчээд хоол хийж идчихэд 2-3 муруу гэж унтаад тэгээд дахиад орой 7 молоо гэж босоод ахаар ер нь нойр нэлийн хэлбэлцэлтэй байгаа. Энэ 7 хоногт нойрныхоо учрыг нь жоохон олоод эртхэн шиг унтаад эртхэн шиг босъё гэж бодож байгаа. Тэгэхгүй бол
өглөө босохдоо амар хэцүү босоод байна. Тэгээд 2-7 хоногийн дараанаас авахгүйлаад ер нь дундын шалгалт эхэлнэ. Дараа 7 хоногт нэрээ Lotte World явна. Сургуулаас ийм аялал зохион байгуулж өгч байгаа. Тэгээд Lotte World орсон бичлэг хийх үү яах вэ? Сайн мэдэхгүй л байна. Нэрээ би Instagram дээрээ нэг худлаа өнөө reel хийгээд байгаа. Тэгээд энэ нөгөө нэг зоосон мөнгнүүд айгүй их байдаг. Тэгээд зоосон мөнгнүүдээ ашиглаад би ингээд худалдаа авалт жижиг худалдаа авалт хийж байгаа reel хийж байгаа байхгүй юу? Тэгээд одоо 5 сарын дараа юм уу та 12 сарын сүүл гэхэд онгорхоос өмнө Instagram дээр 10,000 дагагчтай болчихвол өрөөнийхөө найзтай хамт бит хоёр Бусан ороод Бусанд оноо гаргая гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ таад миний жоохон илий балаа. Ер нь бол жоохон галзуу заяа. Instagram дээр оруулдаг reel маань юм жоохон дөв. Тим рилнүүд үүдэг. Тэгээд та хэрвээ зүгээр үзмээр сонирхмоор санагдах юм бол та гараа зав. Би Instagram-ийнхаа линкийг үлдээчихье. За тэгээд өөр сонь сайхан гэвэл энэ ч цаг агаар амар онцгүй байгаа. Би бүр яг Монголынхон зүүнийг амар их санаж байна. Саяхан яг play time болоод дуусах шиг боллоо. Тэгээд найзуудаасаа Хикогийн бичлэгийг айгүй хийж явуулаарэ гэж хэлсэн. Тэгээд найзууд маань бичлэг хийж зөндөө явуулсан. Найзуудынхаа сторинаас ер нь play time-ыг үзлээ. Анх удаа ингээд нэг юм play time-д яваагүй үлдчихэж байгаа жил заяа. Үлдчихэж байгаа жилч биш ингээд анх удаа явахгүйгээр ингээд нөгөө гадагшаа яваад таарсан жил Монгол play time үзээгүй. Тэр жил нь миний ингээд хамгийн хайртай Эресэг гэж боддог артист түрээд ирсэн за. Би өмнөх бүх жилүүдэд ингээд дандаа л Хюки рүүл гоёдоо цаач нөгөө Монголд клипнийхаа зураг авалтыг хийж исэн. Тэгээд айгүй гоё артист болохоор ирчээсэй гэж бодчихсон чи яг намайг ингээд явдаг жил ирсэн за. Тэгээд би яг одоо тэгээд Солонгост л үзье гэж бодож байна. Өөр арга байхгүй. Гэхдээ уг нь би ингээд Монголынхон тий сайхан шороод хоосон дээр play time дээр найзуудтайгаа хамт ингээд тий гартаа гоё Сингурын одоо play time гэсэн бичгтээ пими барьсан ингээд үгийг үзье гэж утсан байхгүй юу. Тэгсэн чинь үзэж чадсангүй. Тэгээд найзуудаасаа бичлэг зургийг үзээд өнгөрөөсөн. Тэгээ бас нэг жоохон чатлаад асуусан чинь гой дуунуудаа бас дуулаагүй гэж илээ манай Хюг. Миний хамгийн дуртай дуу нь болохоор Wing Wing гэдэг дуу байдаг байхгүй юу. Тэгс чи тэр дуугаа дуулж амжаагүй, Том боёо дуулаагүй, Love ягаа дуулаагүй. Ер нь гой дуунуудаа дуулж таагүй. Яагаад ингэ тэгсэн чи 6-аас эхлэх байсан чинь 6:30-аас бараг эхэлсэн. 30 минут бараг тайцны бэлтгэлээ хийсэн. Тэгээд эхэлсэн чинь микрофон нь бас сайн ажиллаж мэжлаагүй юм уу? Яасан тэр холболтоос болсон юм мэдэхгүй за. Тэгээд гой дуунуудаа дуулж амжаагүй. Тэгээд тэгснээр шууд ингээ буугаа яваад өгсөн гэсэн. Цаг нь дууссан гэдэг. Тэг хүмүүс уг нь дахиулъя, дахиад ганц дуу гэдгсэн чинь дуулаагүй тэг явцсан. Гэж сонссон. Нэг play time-ийн ховоос гэвэл тийм хов байна. Тэгээд уг нь бол нөгөө нэг цаа чин ялангуяа ингээд Instagram-ын ороод харангууд энэ тэнд тоглолт хийхээр нөгөө фэнүүтэй хамт ингээд зураг даруулдаг байхгүй юу? Бүх үзэгчтэй ингээд оруулаад ингээд өөртөө уртан сууж байгаад ингээд зураг даруулдаг шүү дээ. Тийм зураг даруулсан юм уу ядаж гэдгсэн чинь үгүй тийм зурагч дараагүй. Тэг яваад өгцөн гэдгсэн. Тэгээд манай найз жоохон сэтгэл дундуур байлээ. Гэтэл би атархаж байгаа. Монголдоо Хюкигаа үзсэн биш. Би үзэж амжаагүй. За тэгээд өөр чин сонь сайхан энүүгээр борооны улирал нь яг эхлэх гээд ах шиг байна. Ер нь бол нэлээд ийм бүүдгэр заяа. Яг уг нь ингээ бүүдгэр бороо орч мороод ивэл гоё л доо. Тэнгүүт яг ингээ манай Монголоос шал өөр заяа. Ингээ ингээ нэг юм саун шиг болчдаг за. Монголчин бороо болохоор ингээд амар гоё агаар магаар цэвэршээд гоё үнэртээд ингээд жоохон сэрүүсч мөрөсдөг тэгээ гоё солон болон гараад энчээ тэхгүй. Энчээ ингээд зүгээр ингээд за бороо орчин доо гэдэг ингээд гараад ирэнгүүтээ ингээд саун шиг байдаг за. Яа. Одоо ч гэсэн би бүр гэртээ ингээд халууцаад ингээд төхөлс ингээд урсаад байгаа. Тэгээд эцгийг асаачаар амар шуум орж ирээд тэгээд онцгой санагдаад илээ. Тэгээд энийг рекорд хийх гэж дахиад 2 дахь удаага камера асаалаа. Тэгээд микрофон автын билүү гэж бодсон ч гэсэн микрофон отоохондоо хэрэг байх гэж бодоод яагаад тэгэхээр би амар тууштай байж чадахгүй байгаа даа. Тэгээд Instagram дээр ч гэсэн нэг оруулчих ганц нэг рилний төрснүүд байгаа ч гэсэн тэднийгээ эдитлээд оруулахгүй ер нь жоохон залхуураад байгаа мó бүтээмжгүй байгаа мó мэдгүй.
Тэгээ ямар ч байсан би энэ төрлийнхаа сэдвээр ер нь жоохон дагнаж явъя гэж бодож байна. Одоо ингээ өнөөдөр toxic найзын тухай ярьсан бол дараагийн удаа toxic relationship-ийн тухай яриад тэгээд maybe дараагийнх нь toxic хэсэг их байдаг ч юм уу тий. Тэгэж яриад тэгээд дундуур нь бас элийн болгон ингээд муухай toxic хар бараа юм яриад ахав тий гэж бодоод гоё хүмүүсийн зорилгын тухай, мөрөөдлийн тухай өөрөөрөө багч гэсэн үйлдэлийн тухай гэдэг ч юм уу нэг юм миний бодлоор яг ингээд нэг юм ийм зүйлийн тухай ярьдаг хүмүүс айгу цөөхөн юм шиг надад санагддаг байхгүй юу? Айгу үндэ ингээд хүмүүсийн бодит түүх надад ингээд хамгийн гоё санагддаг. Тэгээд би уусаа тийм унших амар дуртай. Тэгээд хин нэгний бодит туршлагаар хамтаа хэлний дээр айгу гайхалтай зүйл яг л нэг юм номны хэсэг уншаад байгаа юм шиг гоё байдаг болохоор ер нь энэ төрлийнхаа сэдвийг жоох үргэлжлүүлээд явъя гэж бодож байгаа. Тэгээд тийм болохоор би Telonym-ийнхаа линкийг нь description дээр ч юм уу оруулчихъя. Тэгээд энэ яадаг вэ гэхээр та хэд ингээд түүх мөхөө бичээд явуулчингуу та хэдийн ямар ч мэдээлэл гарч ирэхгүй яг ингээд нэр нь нууцлагдсан байдлаар ордог болохоор гоё түүхээ бичиж явуулмаар байвал бичээд явуулж болно шүү за. Тэгээд надад жоохон тийм байна. Тэгээд дараагийн бичлэгээр бараг энэний 2 дугаар хэсэг нь орж магадгүй шүү за. Альсгүй болвол тэгээд би бараг л энэ түүхээ нэг мөсөн дуусгачих гэж бодож байна. Toxic найзын тухай жоохон уншиж агаад тэгээд toxic найзынхаа part 2-ыг дуусгаад тэрний дараа өөр гоё сэдв болж агаад хэдүүлээ тэрний тухай ингээ гоё түүхүүд уншия. За тэгээд тэр уулзтал баяртай. Миний үс ийм урт ургацсан байна гэдэг би өнөөдөр л ингээд анзаарч байна. Нөгөө Монголоос наашаа ирэхээс өмнө тайруулаад ирсэн бохгүй юу? Тэгээд тайруулаа нэг жоохон иймэрхүү болцсон байсан. Тэгэнгүүт надад ер нь жоохон нэг бол ийм богино хүмүүс зөгтөг. Яг ингээд нэг юм жоохон дундаж байгаад ирэхээр зөгтөг байхгүй юу? Тэнгүүт яг нэг юм одоо энэс жоох урт болчвол бас ингээд айгуу дэжгүй харагдана. Тэгээ нөгөө нэг сүүлийн үед уусаа өсөөч янзлах зав гарахгүй дандаа ингээд боогоод ч юм уу ингээд хавчаад яваад байгаа болохоор гинт үсээ ингээд шулуун болгоод харсан ч урт ургасныг энэ анзаарлаа. Тэгээ надад нэг иймэрхүү байна. Тэгээд баяртай дараа уулзъя.